Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За эсвэл би л авилж мэдэхгүй шүү. Тимээ тий нэрэ тий те. Ямар ч ирэ чөлөөтэй өөрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая. Гэр бүлийн радиогийн цаг мөчид дэлгөнө тааруулга хүлээн авч сонсож байгаа. Бас үзэж байгаа эрхэм үзэгч, сонсогч танд дахин энэ цагийн мэд дэвшүүлье. Радиогийн том өрөө цэнгийн нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Бид хоёр баг эндээ сандраад байна штэ энэ дээр. Миний бүр алганд хөлс гараад энэ баал ингээд моторч үсрээд гэдэг юм. Иймэрхүү зүйл болж байна. Мэдээж том өрөөнд дотор бол насны төлөөлөл байдаг. Том өрөөнд дотор юу л юу ярьж болдог. Тэгвэл энэ удаагийн том өрөөнд ч гэсэндээ бас өөр насны төлөөлөл ороод ирсэн. Тэгсэн. Бүр шал өөр. Омигоос жоохон болоод ирсэн тий. Тэгсэн. Бүр өөр үе. Тий. Омиг бид Generation Z-д ордог гэж байна шүү дээ. Тий, Generation Z-д орно тий. Тий, Generation Z. Zenji. Яг албан ёсны Gen Z. Оми ч бол хөгшин гэдэг. Харин тэгж та хоёр бол Zenji, энэ ах нь бол Zunji. Zunji. Тий. Их чинь бол хөтлөгч. Өөр түү тий. 104.5 84.5 дэлгэн дээр та сонсож байгаа. Мөн нэмээд 3W45 цэгийн минь вебсайтаар бөмбөрцгийн өнцөг болон бөрөөс сонсох боломжтой. Бас энэ Zunji-зүнжинүүдийг харахыг хүсвэл гэр бүлийн радио 104.5 гэх кириллэр бичгээр манай пэйж харагдаж байгаа. Яг одоо том өрөө дүрстэй нэвтрүүлэг маш шууд хэлсэн байгаа шүү. Ингээд зочдыг танилцуулъя. Мэдээж хөтлөгч Эрка байгаа. Хөтлөгч Эрка. Хөтлөгч Заяа байжсаар л байгаа. Найруулагч Мизу байсаар л байгаа. Та нар нэгнийх нь нэрийг сонсоод бүр шок болно. За одоо манай зочид өөрсдөө шууд нэрийг хэлж өдрөө. Баяраа чамаг хин гэдэг вэ? Миний нэрийг бол шилжиж шүү. За. Наранбаатарын баяр гэдэг. Би одоо Орхон асуу сургуулиас 10 ингээс ирж энэ нэвтрүүлэгт орлоо. Орж ийн. Одоогоор болоо. За. Зүгээр л баяраа юм уу? Тий, зүгээр л баяр. Зүгээр л баяр. За одоо би шилжиж байгаа. За танхилаа өөрийгөө танилцуулаарай. За сайн минь намайг Эрдэс үгээ тангил гэдэг. Тэгээ би Орхон асуу сургуулийн 10-д ангийг төлөөлж оролцож байна. Йоо, ангиа төлөөлсөн. Ангиа төлөөлөд радиогийнхантай үзэх гэж орж ирсэн. Эвгүй мэдрэлж үзгэлцгээд төлөөлөд ирсэн. Бүр төлөөлөд явуулсан. Бид хоёр гэр бүлийн радио төлөөлөд сууж байна. Гэр бүлийн радиога төлөөлөд. Нийт 80-аад оныхын 80-аад оныхныгаа төлөөлөд сууж байна чи. За юу ярмаар. Өнөөдөр бидний сэдвийг болвол бид хоёр сонгоогүй. Өнөөдөр бидний зочноор ирсэн манай модератор хүүхдүүд маань сонгож байгаа. Өнөөдөр бүр модератор нь баяр болж байгаа тий. За баяр болж байгаа. За юу ярих юм гинэ? Юу ярилцах гэдэг. Ямар сэдв блэ? Явах юм. За өнөөдрийн сэдв бол маш гоё сэдв гэж бодож байгаа. Яг л дэлхийн асуудал ч нь бол том шүү дээ. Мэдээж хэрэг зөндөө төрлийн бохирдлууд байгаа шүү дээ. Усны бохирдол байна, тий. Цаанч одоо агаарын бохирдол гэж байна. Хонцрын бохирдол. Ус агаарын бохирдол сонсооч юм байна. Тийм бохирдлоос бол өнөөдөртөө бол усны бохирдол гэдэг энэ том сэдвийг л ярих гэж бодож байна. Усны бохирдол. Усны бохирдол. Усны бохирдол чинь одоо тэгэл дотроо зөндөө юмтай шүү дээ. Байгалийн экосистемийг алж чинь, хүний экосистемийг алж чинь, тий. Одоо хүний биет бактери болж тархаж хүн амийг бас авч штт. Энэ чинь маш том асуудал байхгүй. Тэгээ бид хоёрын энийг сонгоод ярих гад хурж ирсэн өнөөдөртөө. Гэтэ айгу сонирм байгааз. Тийм байна. Одоо 10 дугаар ангийн хүүхдүүд байхгүй юу? Өнгөж 16 хүрж байгаа хүүхдүүд гэтэл бүр усны бохирдлын талаар бидэнтэй бүр мэтгэлцгээд ярих гад. Бүр ангиа төлөөлөө. Ороод ирчихэж байгаа байхгүй юу? Хамгийн хил амтай хоёрыг явуулсан. Хамгийн хил амтай хоёр нь ирсэн байгаа даа. Энийний цаана таныг нийтдээ дөхтэй 26 хил амтай. 25 нэг нь хасагдсан шүү дээ. Чи мдээгүй юм уу? Яагаад бэ нөгөө доржоо? Тийш дээ. Доржоо яасан шүү дээ. Тгийнхэн тоо мог зүг хэлэлтэй та хоёр ярилцж байгаа дорж хэлэлтэй. Цаана нь 25 тийм бас хил амтай хүүхдээ гэж шнэ тий. Яагаад бүр энэ сэдвийг танаа үеийнхэн илүү ингэж сонирхох болсон юм болоо? Болж байгаа юм болоо? Болоод байгаа юм болоо? Болоод байгаа юм болоо? Бэлцээ болоо? Ер нь л энэ сэдвийг бол хүмүүс бол одоо бүр амар сонирхож эхэлж байгаа юм шиг байна заяа. Ингээл ихэндээ бол усны бохирдол гэдэг чинь нэг тийм том асуудал байгаагүй шүү дээ. Тэгэл монголчууд ч усаа угаал тэгэл далаа масаа тоолбог юм чи хамаагүй ч боддог гэсэн юм. Одоо ингээл туулгаал мол нь шүү дээ. Тэнд чи хог моёг хайхаар чи одоо тэр чинь өөр усны бохирдол болсон. Зөв. Тэгэл
Тэгэл гэр хүмүүс нь тэндээс чи очиж усан суугаад Би танарт бүр хоёрын бүр зүүдэнд ч орохгүй юм ярих уу. Би хүүхэд байхад ингэдэг байсан шүү дээ. Гүүч бол карант онгоолгоол цэл хүүд уус. Аягандаа хийж аваад карантнаас шууд уудаг байсан шүү. Одоо та хоёр карантнаас уусуудгүй. Үгүй. Яа. үгүй би ярь уудаг гэсэн байхгүй юу? Би 6 Чи манад л юм шүү. Чи баг зөнж юм шүү. Би ч нөгөө 6 маргаат хахад 11 дугаар хороолт амьдэрдэг байсан. Тэр багшийн дэд тэнд амьдэрдэг байсан байхгүй юу? Тэгж яхад чи тэгээд ус мөслийн талаар мэдэхгүй тэгээд өдөржингөө гадаа тоглож байгаа бол гэртээ орж ирээл Шууд хүүт уусуугаал тий. Тийм шууд карантаас хүүт уусуугаал. Тэгэл өвчин туцаад. Тэгсэн чинь одоо энэ бол болохгүй юм байна тий. Тийм. За яагаад гэдэг тухай дөрвөл ярих юм байна штэ. Тийм. Хоёр одоо янз бүрийн судалсан анхан шатны мэдээлэл юу байна? За би одоо эхэлчихье. 1 2 3 их. Ер нь ямар ч газар эмэгтэйчүүд нь бацтай юм байна тий хасараа. Би бол ийшээгээ эргэр яриач гэж. Яг цаашаа ярих юм бол энэ танхил чи юу юм? За тэрийг яриа. За би одоо өнөөдөр бүлийн дэлтийн тухай ярих гаагүй. За би бол өнцгөн мэдээлэл өгчий. Бид хоёрын ингээд хамгийн том асуудал гэж үнсэлж байгаа хоёр зүйл нь бол холиороо тэгээд тифгээд хижиг гэдэг өвч байдаг шүү дээ одоо. Энэ хоёр тип хижиг. За. Аха. Энэ хоёр өвчнүүд бол ер нь бол хүний амьд бол амар хортой заяа. Амь насанд хортой. Тийм. Оо за. Одоо ингээл 25 он тэгэл өөр онуудыг авч үзгээр нь шүү дээ. Африк улсууд чинь имээ зэмэнгийн одоо улс чинь одоо 70 хажууд байдаг байхгүй юу? За тэгээ чаваас тэд нар чинь Африк улс юм чинь юу эдийн засаг нь муу? Аха. Цэвэр ус авч чадахгүй ерөөс. Тийм хятад мятаас ингэж цэвэр ус авна шүү дээ. Айгу үнэтэй цэвэр ус аваад Тийм. нөгөө нутгийнхаа нэг жоохон богтолтой уснаас ууж муучаад идэг гэсэн тий. Тийм. Тэгэл ингээл харж байхад бол одоо энэ жилээр бол аль хэдийн 3 сая хүн бол авсан шүү дээ энэ өвчнийг бол. Тийм 3 сая. Нэгээс 3 сая хүмүүс. 4 сарын Монгол улсын Монгол тэр чигээр явж тийм байгаа байна. тий. Тийм. Хүн амын тоотой тийм юм байна. Тэгэл бодхоор ч одоо Африк чи хэр том бэлээ. Энэ бол цэвэр уснаас ав. Тийм шүү дээ. За. Хүн юунаас болоод. Тэгэхээр аюул дагуулсан нь бол гарцааг юм байна. Аха, яалч ч аюул дагуулсан. Гэхдээ надад сөрөг арга юм дээ. Оо за. Африк яах вэ одоо тэгээд бид нар чинь Монголд л Африк бол Африк л юм байгаа. Африк л юм байна. Би ямар Африк уу? Харин бид хоёроос тэгж бодсон заяа анхандаа. Тэгсэн чинь юм байгаа мó. Тэгсэн чинь дахиад юм бай. Юу байгаа? За тэрийн танхил. За. Ингээд одоо хөдөө орон нутг руу ингээд явна шүү дээ. Тэнцээнд ингээд зам ам нэвдэрсэн үер буусан байсан баггүй юу? Тэгээд тэрэн дотор угаасаа ингээд баахан нохооны ялгтас эднэргээ угаасаа ингээд тэр усан холилдсон байгаа шүү дээ. Тэгээд тэр хүүхдүүд тэрэн дотор ингээд тэрний тухай хүүхдүүд мэдхгүй шууд ороод сэлдэг болсон. Тэгээд угаасаа тэр бохирдлоо тий. Тэр бохирдол нь угаасаа тэр хүүхдүүдийн бин дээр нь алдчихж байгаа. Тэр хүүхдүүд угаасаа юм мэдхгүй юм чи шууд жаргалаа бодол тоглоолаа юм шүү дээ. Ерөөдөө бол тийм зүйлүүдээс олж хүмүүс айгүйх хурдан бие нүвдөөд тий хлор, тиф гэдэг иймэрхүү төвчнүүдийг ингээд өвчлөө явж байгаа хгүй юу. За хлор, тиф хоёрнуудыг яадаг вэ гэхлээр би бүр яг асуух гэсэн чи үргэлжлүүл явчихлаа тий. Тэглээ. Яадаг вэ гэхлээр одоо чиний цусны bloodstream руу ороод цус руу ч ороод ингээд биеийн дотор чи тэр бактери үрчээд явж байдаг байхгүй юу? Бактери юм байна тий. Тэр бактери. Угаасаа бактери л байна л да угаасаа тийм байна. Хадварлаад баас хэрч. Цусны одоо сивэнд орох нь шүү дээ. За окей. Тэг халдварлаад явж байгаа байхгүй яг тэрийг ингээд холоор эднэрийн чинь юу яаж одоо эмчилж болдог зүйл ингээд байдаг. Гэтэ тэрний яадаг вэ гэхлээр 100% өртөөс эмчилж чаддаггүй байхгүй юу? Тэр нь хамгийн том асуудал нэгээд байгаа. Цуснд байгаа учраас тий. Тэгээ одоо тэр хоёр өвчнүүд чинь бас амар юм бэлээ. За анхан шаттай бол юу ч мэдэрдэхгүй. Зарим үедээ байж болно юу ч мэдэрдэхгүй. Эсвэл бол жижиг сажгаар ингээ халуурах ч юм уу те. Би дархлаач ингээ муудаад явна. Гэтэ сүултээ бол бүр ингээ цусаар ханиалгах ч юм уу. Бүр ингээ дайхрия эднэр гээд айгүй том өвчнүүдийг ингээ авдаг. Тэгээд энэ амь насанд ингээ хүрэх айгүй том асуудлууд байгаа байхгүй өвчнүүд байдаг байхгүй. Нөгөө нэг ихэн үедээ чимээгүй учраас бид нар мэдхгүй явсараа хүндрүүлчихдэг. Нөгөө хүмүүс чи ханиад гэж бодсон шүү дээ. Тимний талаар мэдхгүй шүү дээ. Монгол тий ялангуяа Монгол одоо Европ ч гэсэн адилхан. Нөгөө Европ чи одоо ингээл юу шүү дээ. Усны тэр бохирдол чинь бол хүмүүс бол нэх мэдхгүй байна. За юу. Гэтэ Европын ингээл муу талуудаар очиж харвал хүүхдүүд чинь тэндээс усмаас уугаал тэгэл өвчөн аваад нөгөөтх нь бас зөвхөн уухч бас биш юм байна тий. Нөгөө арьсанд хүрэхэд бас хүрэхэд бол бактери юм чинь тэгээд шууд орцсон.
Тэгэхээр бас хэцүү байхгүй юу? Ааха. Ерөөсөө. Яг нь ерөнхийдөө бид томчууд за мэдээллийн совгууд арч гэдэг юм уу ер нь мэдээд байна те. За нэг ус ингэж бохирдож байгаа, ийм хүчин зүйлээс болоод бохирдож байгаа гэж тэгж байгаа. Та нарын хувьд усны бохирдол яг юунаас болж байгаа тийм мэдээллийг төлхөө аваад байна. Тэгээ би хоёрт хэлэх гэсэн юм а. Бид хоёрыг бити загнаад агараад хоёр яг загнаад байгаа шүү дээ. Ямар амар ширүү юм бэ? Үзийгээд ороод ирсэн те. Бүр яг үзийгээд ингээ ороод ирсэн. Гайгүй байгаа зү хоёр яагаад бид хоёрыг тэгээд аа. Тэгээд танаа үеийнхний хувьд за яг хүүхдүүдийн хувьд ус яг ийм юмнаас л бохирдоод байгаа штэ. Ийм юмнаас бохирдож байгааг би бүр харсан ч. Сая бол одоо тэр одоо нохооны ялгцсан малгцсан ярьлаа л да. Орж ирдэ штэ. Өөр юм юу вэ? Одоо ингээд жишээлбэл Монгол улс дээр биш Африкт ингээд нэг жижигхэн хотгон байгаа байхгүй юу? Тэр хотгон яадаг вэ гэхлээр хүмүүс тэр усан дээр нэмдэрдэг, үер дээр амьдэрдэг. Тэгээ тийм хуурай газар бэдэггүй мэлээ. Нөгөө нэг юу шиг ингээд модон юу босгоцсон те. Тэгээд тэр ингээ амьдэрдэг. Заваар ингээ хоорондоо явж мавдаг. Загс юу байгаа. Тэр өста заваа ёо. Тийм ээ. Тэр дотроо бийцчдэг те. Тэд нар чинь ингээ загснууд нь амьдрын шүү дээ. Тэндээсээ загсаа барьчдаг заяа. Тэгээд зарим загсан дээр ингээ наалтцсан байдаг байхгүй. Тэнгүүд тэрийг угааж байгаа л ингээл угаахгүй дээ тэгээд. Угааж яаж чадвартай мэдгүй шүү дээ тийм юм юм яриа та би яг ийм юм яриад дотроо хацаагаад байдаг байхгүй. Тэгэхээр яасан гинэ? Тэгээд тэрэн дотроо ингээ хүмүүс нь одоо амьдарч байгаа хүмүүс нь тэрэн дотроо бие ингээ би застдаг тэнцэнэ хоололдог тэнцэнэ усаа авдаг сэлдэг тэр чин бас ингээд тэр нөгөө өвчнүүдийг ингээд авч байгаа байхгүй юу авах одоо үндсэн гэдэг юу үндсэн гол шалтгаан байгаа байхгүй юу тэд нар тэндээсээ нүүчж болохгүй мó харин нүүх газар байхгүй ядуу юм чи заяа ядуу чи ямар дураараа хэрэг би бол ингээд яриа сонсоод шууд зүгээр нүүдгчмээр л нөгөө нэг монголчууд нүүдлүүд шиг монголчууд шиг хамаагүй хайлтуу харин тэр хаваа орхичод өөр тийш явчих болохгүй мөр тэрэг мэрэг эндээс явуулчих л да болохгүй болоо Монголын хувьд тэгвэл яг бохирдоод байгаа шалтгаанууд нь та нарын харагдаж байгаагаар юу вэ? За нохооноос өөр. Нохоогоо одоо бүр аваа. Би яаж яхад нэг нохоотой болох гэдэг байгаа байхгүй. Тэгж яах чинь минимум нохоог яах нь болоогүй байгаа шүү дээ. Одоо ч нэг том үйлдэл гэвэл одоо тэг хүмүүс өөрсдөө шүү дээ. За яаж юм бид нар яатсан. Бид нар яатсан. Тийм монголчууд чинь тэр өвчнийхээ талаар бол ингээ мэдхгүй зарим хүмүүс ханд мэдээл бүр амар дутуу. Тэгээ сайн мэдэж чадахгүй. Арх мэрхнийгаа нөгөө хумзар самаа байгаа шүү дээ. Тэр шууд туул гол мол руу шидчихнэ. Тэгээ авах тий намайг бол тэр 11-т амьддаг хаад нэг жоохон доо хоошоо алхахаар 100 м алхахаар нэг томхоо нэг туул голын юм юу гэдэг гэсэн байхгүй юу? Аха. Гол шиг нэг тим байдаг гэсэн. Чи сэлбиг яриад байна. Тийм. Сэлбиг голын тийшээ. Тийм. Тэнд чи одоо намайг 6 мөрөтэй хахад тэгээд амралтын өдрөөр явхад бол хүүхдүүд эсвэл том хүмүүс сэлдэг байсан гэж байгаа. Сэлдэг мөртлөө тэнцэнэ хог хайцсан байдаг тийм. Тэгээ түүнөө тэгдэг шүү. Тэгээд бас юу? Хог бол одоо хамгийн үндсэн шалтгаан байх нь шүү дээ. Тий хог бас өөр зөндөө юмнууд байгаа шүү дээ. За зөндөө юмнуудаас нэрлэлтэй гоё. Зөндөө юмнууд гэвэл одоо ингээл зөвхөн хог мог гэдэг байхгүй. Тэгээд байглаасаа тийм байглаасаа ус бас хоолноос болж болох байхгүй. Сайн ингээм манай хамтрагч ярьсан шүү дээ. Манай хамтрагч ярьсан. Одоо хоёр тэгж чи манай хамтрагч асууж ин тэгвэл чаваас. Манай хамтрагч сайн сонсож байгаа шүү. Ингээд ярихад бол хүүхдүүд гадаа тоглож могложоод за гар мараа угаахгүй хоол мол идэх. Тэр чинь бас бактери. Тэр чинь бас үүсгэн. Яг тэгэж. Тэгээ үүсгээл яваал ах юм шүү дээ тий. Тэгэл хүмүүс ханиад гэж бодоод гингээд харсан чи ханиад ш. Цусаа тэгээ ханиалгал. Яагаад тэгээ мэдхгүй. Юу юм бол гээл гайхаад одоо имлэг зэмлэг явлаа байхгүй тэгээ байсаар байгаа нэг мэдгэд хүндэрчдэг. Нөгөө нэг энэ юу байна уу? Та нар энэ нөлөө байна уу? Би зүгээр яг хардаад би асууж байгаа шүү. Монголд нэг үер болоол ингэдэг штэ. Үер болонгууд энэ гэр хорооллын дундуур үер урсаал Улаанбаатар хотын бүх юмтай ингээд нийлээд ин чинь ингээд урсдаг штэ. Тэгээ тэр дотор бол би бол бодож л байна. Манай нөгөө нөхөн жорлонгийн асуудал бол хүн л байна. Тэр бас амар хүнд. Метан гэднэргээд амар том зүйлүүд химийн бодис ялгарч байгаа. Метан хүртэл ялгарч байгаа юм тийм. За жиг одоо яг нөгөө нэг усанд сэлдэг гэсэн чи одоо надад санаанд одоо энэ шууд нүдэнд харагдаж байна л да. Туулын гүүр байгаа шүү дээ. Сонсголонгийн гүүр байгаа шүү дээ. Тийм сонсголонгийн гүүрээр ингээл харахад жоохон дулаарх юм бол тэрнгүүр чинь зөвхөн хүмүүс усанд баг орж идэв шүү дээ. Тоглож идэв шүү дээ. Өдөржингөө баг тэр ингээд аюултай шүү дээ. Аюултай байгаад байна гэсэн үг юм тий. Бас аюултай байхгүй. Тэгэхээр дураараа тэгэж бас ингэж гол руу за тэр тусмаа юм сойршлийн бүстэй ойрхон байгаа энэ ус руу бол дураараа орж болохгүй юм байна. Бохирдол байх магадлал маш өндөр. Ер нь жоохон доошоо яваад харахад тэр нэг биологийн тийш очиж харахаар урсгал ингээд жоохон тогтурдаг штэ. Тэр үед бол урсгал ингээд
баг өмхийрсэн байдаг шүү дээ, Тийм шүү дээ. Тэгэхээр бохирдолтой л байна гэсэн үг шүү дээ, Тийм шүү дээ. Бохирдолтой байсан байхгүй юу. Тэгээд түрүүн сая хин баяраа ярьлаа л да. Ярихтаа бүр амар ингээд дотроос нь баг уурн өрөөд нь штэ тент чинь бүр ингээд алмаар сан. Дэлбэрч ярьж байгаа байхгүй юу. Ингээд энийг ингээд ойлгохгүй штэ гэл ингээд ярьж байна. Гэтэ энэ дээр томчуудын гаргадаг алдааг та хэд юу анзаарсан уу? Ямар нэгэн алдаа гаргаад тэгээд тэр нь ингээд давтагцаараа байгаад хүүхдүүд нь ингээд даган дуурайдаг болсон ч юм уу. Харин би бол хөвдөл ингэж боддог байхгүй. Чиний томчууд тийм. Томчууд нь штэ заахан ингээ хүүхдүүдтэй анхааруулаад ингээл туслаад ахын зөв зөв заяа. Гэтэ ингээ телевиз үзэж байгаад бол урсны бохирдлын талаар бол их мэдээ бол гарч ирэхгүй мэдээлэл. Урсны бохирдлын тухай мэдээ өгмөр байна гэж юу? Дараа мэдээ өгмөр байхгүй. Хүүхдүүдэд бас сурмаар байгаа байхгүй энэ чинь. Тэгэхгүй бол ингээл монголчууд далаад ойрхон биш гээл хайцуулаас болохгүй. Одоогийн монголчууд бол тийм бодоод байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг бол бид хоёр бол амар эсэргүүцч бол ярьж байгаа. Хүүхдүүдэд бас сурмаар шүү дээ. Анхааралаас тараамаар шүү дээ. Мэдээлэл өгмөр. Танарт юу н мэдээлэл хэр байгаа вэ? Өөрсдөө хайж олж байгаа юу? Тий өөрсдөө л хайж олж байгаа одоогор л. Тэрнээс ш яг ингээд хүүхдүүдэд зориулсан мэдээлэл дутмаг байдаг юм те. Эрүүл мэндийн хичээл гэж ордгоо. Эрүүл мэндийн хичээл биологийн хичээл ч юм уу тэр дээр энэ талаар ярьдгоо. Юу. За би яг ингээд өмнө бол яг улсын сургуулиас ирсэн дээ. Тэгэд бол 1-р 1-ээс 6 дугаараа ингээ ордно. Тэрнээс хойшоо бол орохгүй. Тий, тэрнээс хойшоо тэгэл хайцдаг. Тэгтээ яг тэр орж байгаа үедээ бол яг тодорхой мэдээллүүдээ өгч чадчихэв үү? Мэдгүй. Надад байхгүй. Тэгэхээр байхгүй. Ерөөсөө өгч чадахгүй байхгүй. Үгүй яг өгсөн байж болно. Гэтэ тэрийг ойлгуулаагүй байна тийм байх. Өнгөцгөн бүр хитрхи өнгөцгөө өгч байгаа байхгүй. Тэр чинь зүгээр холио тэгээд тивгээл хайцсан. Яаж үсэж байгаа? Хаанаас үсэж байгаа? Тэрний талаар юу ч ярихгүй. Тэгээ хайцсан. Тэр чинь бас хэцүүлэх гэсэн үг байл та. Одоо жишээлбэл бид нөгөө та хэдтэй хамт орж байгаа хүүхдүүдтэй хамт орж байгаа учраас маш олон өөр сэдвүүдийг ярьж болох хэлсэн ч гэсэндээ та хоёр энэ сэдвийг бид хоёрт ингээд аваад зүгэндээ хийгээд керманда хийгээд уудлаад аваад ирж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг ийм бас хүмүүс эдэг штэ томчууд. Та нар одоо юу том юм ярьдгийг яасан хүний үгэн дуртай томчуудын ярианд ороод ч гэдэм үү. Энэ одоо энэ усны талаар ингээд ярихад чинь та хоёрыг шүүмжилж ийсэн хүмүүс байгаа юу? Шүүмжилж ийсэн. Өө одоо танхил хариулна уу? Одоо байлаа баяраа. Баяраа арай баяртай. Бяртай юм аа. Тэсээ үнэхээр бяртай юм аа. Шүүмжилж исэн гэвэл бараг байхгүй дэг. Манай сургууль маань өөрөө тийм бидний юу гэж бодно манай тэр санаануудыг айгүй сайн дэмждэг. Ялангуяа манай глобалын багш тэгээд биологийн багш эднэр аюу сайн дэмжиж өгдөг. Тийм болохоор нэг шүмжилжсэн юу байхгүй. Одоо манай багш нар маань подкастт орох гэж байгаа юм уу? Тэгээд энэний тухай хүүхдүүдэд сайн мэдээлэл өгөөрэй. Тийм ягаад гэвэл ихийг сургуулиуд баг Монгол ингээд байгаа ихийг сургуулиуд ердөөсөө ийм тухай ердөөсөө ярихгүй байна. Ядаж энэ өнгөцгөн зүйлүүдийн ядаж өнгөцгөн биш тэрнээс илүү мэдээллүүдийг хүүхдэд тараа. Яагаад гэвэл энэ хүүхдэд мэдэх ёстой тэгжиж өөрсдийнхээ биеийг хамгаална тийм өвчтүүднээс хамгаална тиймэрхүү зүйлүүдийг ингэж мэдлэгтэй болно. Одоо манай гэрт нэг одоо хамгийн том нь 2 тачцуу тэгээд доошоо 2 гээд нийтдээ 3 бацаан байна л да. Тэгээд тэр 3 хүүхдэд ингээд юу одоо хамгийн түрүүнд анхааруулах вэ? За яг зүгээр л тэр 3 хүүхэд ингээд сонсоол за би ингэчгэд ихний энэ мэдээллийг юу ч хэлээд авъя. Хоёроос би бол ингээд сэрэмжилчих юм байна гэдэг. Хамгийн сайн сэрэмжлэл арга. Тий, нэг 2 арга хуваалцаач нэг. Одоо жишээлбэл бит хоёр яг ингээд хүүхдүүдтэйгээ усны талаар ярьж исэн үг гэхэлэр бас үгүй мэдгүй байгаа байхгүй. Ингээд хүмүүс тоохгүй байгаа байхгүй. Тэгэхээр чи ямар ус уух юм гэж асууж шүү дээ. Ойлгуулж бас тайлбарлаж танилцуулах хэрэгтэй байна. За яг хуу ингээд танилцуулах гэхээр баяр танилцуулах. За. Баяр мондог юм байна. Танилцуулах хүүхдүүдэд танилцуулах мэдүүлэх гэдэг нь шүү дээ тий. Яг хүүхдүүд юу танилцуулах ёстой вэ гэхэлэр яагаад ийм усанд ингээд юу яаж болохгүй юм орж ингэ сэлж болохгүй. Одоо ингэ хараад байх нэ. Наад захих юм тий. Наад захих тий. Тиймэрхүү за ийм уснаас ийм 2 өвчин гарч ирдэг. Нэ 2 биш зөндөө олон өвчтэй байгаа. Зүгээр хоёрыг л дурдж байгаа байхгүй юу? Өнөөдөр бол тийм ийм олон өвчнүүд байгаа. Тэгээд одоо зөвхөн Монгол биш. Нэг Монгол бусад улсуудтай харьцуулбал гайгүй дорно шүү дээ. Ингээ бусад олон улсуудаар эн чинь зөвхөн нэг улсын асуудал биш байхгүй юу? Олон улсын асуудал байхгүй юу? Тэр асуудал дээрээ ягаад хүмүүс жоохон хүүхд гэлтгүй том хүмүүс ягаад ингэж тусаад байгаа юм бэ? Энэ юунаасаа бид нар яаж урьдчилан сэргийлэх вэ? Тэгээ ядаж бие боддгоо мө гэхэд
их дэлхийгээ хайрламаар юм шүү дээ. Тийм биз дээ. Тэгээд тийм усаа хайрлыг их одоо монголчуудыг монголчууд гэлгүй амар олон улсууд хийж байгаа л та. Гэтэ ингээд ус руугаа шууд манай баярагийн хэлсэнчлэн амар олон хүмүүс юу хийж чинь хог хайж чинь. Тэгснэ хандараа зөвхөн хог хаягдлаас шүү дээ. Хүмүүс аяг тагуугаа тэр ус чинь бас юу устай замбраагүй ирлээ ёо. Тийм устай замбраагүй ирлээ болж байгаа. Зөв. Тэгвэл шүдээ авгаахта, аяг тавгаа авгаахта усны зөв хэрэглээг нь наад захын сургачих хэрэгтэй юм байна. За тэгээд ус бохирдолтой ус яг юунаас олж үүсэж байгаа бохирдолтой усыг яг хэрэглээд эсвэл ингээд бохирдолтой устай ингээд хүрэлцснээрээ яг юу болох вэ гэдгийг нь эхний шатанд ойлгуулчихад хүүхэд тэрийг өөрөө мэдээд судлаад явах боломжтой гэж ойлгох гэдэг шүү дээ тийм үү? Баяра юу яасан нь? Би баяр асууч. Манай хамтрагч асууж байна. Энэ хүний хамтрагч нь асууж байна. За. Нөө юу хоёр юу харав нөгөө Монголд одоо цэвэр усны нөөц мөөцний тухай мэдээллийг анзаарав. Хоёр нь Монголын талаар юм харав. Монголын ер нь за боли дэлхийг гэж. Дэлхий ч тэгэл одоо 3% шүү дээ. Цэвэр усны бол 3% шүү дээ. Тэр чинь нэг одоо юу за нэг 588 сая километр талбайг нэг тиймэрхүү ус байгаа шүү дээ 70% нь. Тэгэл 3% нь тэр шүү дээ. Нэг босноо давслаа. За нийт бөмбөрцгийн 70% нь ус байлаа гэж бодоход тэрний 3% нь л цэвэр ус байх нь шүү дээ. Умдны ууж болох ус. За манайх бол одоо тэр одоо ёо далаа тэнгис гэдэгтэй нь бол бид нар бол холбогдоогүй. Тэгэхээр бидний энэ эргэн тойронд байгаа уснууд бүгд цэнгэг усны ангилдаа орох нь шүү дээ зөв үү? Ер нь бол тийм. Тэгэхээр бид нар тэр аяг тавга угааж байгаа, нойлын ус татж байгаа бүгд авчиад нэг хүмүүсийн бусад оронд уух боломжгүй усыг хүртэл бид нар зүгээр л уцгаатай зөв үү? Тийм. Урсаад. Тэр тэгэж бодохоор бас амар том асуудал болж байгаа. За юу яа. Яг одоо нөгөө дүрстэйгээр үзэж байгаа хүмүүсийн комментиг нь уншихаас гадна манай найруулагч энд нэг пэйжийн зураг өгж байна л да. Crystal Oasis. Энэ ямар утга учиртай юу явуулаад өгөөд байна вэ гэдгийг тайлбарлаад өгөөч хүүхдүүдээ. Тайлбарлаарай. Уул нь анх ингээд монгол хэл дээр үгүй гэж бодсон байхгүй юу? Нийгмийн бохирдол гэсэн. Тэгээ нийгмийн бохирдол гэхээр илүү тийм нийгэм тал руугаа орох гэдсэн болохоор тэгээ crystal гэдэг чинь бас өөрөө усыг тэр represent хийж байгаа тиймэрхүү дөө утгатай болохоор та нарын бүтээсэн пэйж хуудас гэж ойлгохоор юм тийм бас Instagram аяг хүртэл байгаа. Эндээ та нар тэгвэл үүнтэй холбоотой мэдээллийг хүүхдүүдэд ойлгомжтойгоор тайлбарладаг. Гэж ойлгох уу? Монгол хэлээр байгаа, англи дээр тайлбарсан байгаа. Ваа, за хүүхдүүдээ саяны пэйжийг дахиад нэг харуулад өгөөрэй найруулагч маань. За, яг одоогоор бол 194 дагагчтай байна. 194 дагагч нь маш олон болох болтугай. Маш олон хүмүүс, маш олон хүүхдүүд тэр тусмаа энэ мэдээллийг аваад 194 гэсэн чинь. Үгүй эн чинь дөнгөж нэгдэж байгаа хүүхдүүдийн хийж байгаа пэйж ингээд явж гин гэдэг чинь надад бол маш гоё яана. Би бүр хүүхдээ ингээд заавал орж үзээрэй эндээс мэдээлэл аваарай гэж бүр хэлмээрсэн. Угаасаа та нар л хийхгүй бол хараа бидний хийсэн имийг хараа хүүхдүүд үзэхгүй шүү дээ. Харин тийм нөгөө яалч шүү насны нөгөө зөрөө байгаа байхгүй юу? За яачаад байгаа бидний нас яачаад байгаа. Хүүхдүүд чинь ингээ босод хүүхдүүдөө үзгээ тэгэл тийж байгаа. Босод хүүхдүүд үзэхгүй ч гэсэн үзтний өө. Зүгээр төсөөлөхгүй юу? За баяраа битэрийн хооронд зэ дахиад хоёр үе байгаа штэ. Тэгээ бодохоор битэр бол нэгийгээ баг Монгол үгээл ойлгож байгаа нь баг хэмтэх юм байгаа шүү нэрээ шүү яг. Тэгэхээр баярлаа. Станаар чухал юм хийж байгаа нэг хоёр. За коммент хоёр хідүүл хийж байгаа нэг нэрээ. 4. Хідээр. Энэ яагаад тоо багсаад байна? 4. Ой, фэйж үүсгэснийхаа талаар ярьж байгаа. Фэйжнээс 26 гэсэн чи 25 болгосон. Одоо 25 гэсэн чи 4. Чи бүр албаар бүр танклыг бүр ингээд нэг пят нойлчоод эндээс гарах гэдэг. Тэгээ яахын дараа нь дахиад нэг хурж ирээд ярьсараа үгүй 2 гэх юу. Үгүй та ер нь явж би биш юм уу? Ер нь бол фэйжийг үүсгэсэн 4 хүн байгаа байхгүй би арай 5 гээд. Арай өөрчлөлт дандаа буруу мэдээлэлтэй. Тэгэхээр ер нь ингэж ойлгох юм байна. Танхил нэг тоо хийвэл тэрнээс нэгээр дагуултай. Нэгээр дагуулах хэрэгтэй байна. Тийм байна. Тэгж л ойлгох юм байна. Студид хідүүлээ сууж ин. Танхил 5 гэсэн тийм. Энд хідүүлээ сууж ин баяраа. 4. Үгүй тавлаа сууж байгаа юм шүү. Тийм шүү дээ. Тавлаа найруулж байгаа тавлаа гоё. За одоо би комментүүдийг хүргэе. За.
Жагабаатар гэж сонсогч маань мундаг юм бэ гэж байна. За Gloria вау ямар сэтгэлтэй мэдлэгтэй хүмүүжлтэй залуус вэ. Ирээдүй гэрэлтэй байна да гэсэн байна. Өө ямар хөөрхий. За Яна хідүүлээ уусч маш хэцүү асуудал шүү. Том удахгүй том асуудал болно доо энэ усны асуудал гэсэн бол үргэлжлүүлээд коммент нь явж байгаа шүү. Бохирдуулахгүй байхаас гадна ядаж сайн химнийдээ би шүд угаах, усанд орох гээд ер нь яг ус ашиглаагүй үедээ дэмий гоожуулаад байдаггүй. Хэрэглээгүй үедээ зүгээр дэмий гоожуулаад байдгаа болцгоё гэж уриалж байна. За хүүхдүүд маань ингэж чин сэтгэлээсээ ярихад томчууд бид өөрсдөө бодохоор сэтгэл эмзэглэж байна. Томчуудаа төлөөлөөд уучлаарай хүүхдүүдээ гэж хэлье гэж байна. За бөөн зүрх бас явуулсан байна. За дээрэс нь үргэлжлүүлээд ингэсэн байх шүү. Пэйжийг даглаа. Дэмжих нь миний хариуцлага гэж би өөрөө бодлоо гэж үзлээ гэж. Тэгээ бас Instagram-ыг чинь дагсан биш үү? За. Ингээд өнөөдөр үзүү хүмүүсээс ч гэсэндээ ингээд дахин дараа нь давтаж үзэж байгаа хүмүүсээс ч гэсэн Instagram-ыг нь Facebook пэйжийг нь дагагчийн тооч гэсэндээ нэмэгдэх байх. Тэгээ хүүхдүүдээс даах байхаа. Хүүхдүүд дагаж бас мэдээллийг айгүй их авах байх. За. Одоо манай хамтрагч асуух гэж байна. Тий. Өөр бидний мэдэх ёстой мэдээлэл юу вэ? Ер нь устай холбоотой. Мэдмээр байна. Тий, ер нь мэдэх ёстой юм байна. Мэдэх ёстой юм байна. Та хоёрын ярьж байгаа уг нь бол мэдээд байгаа байхгүй юу? Гэтэ ойрт сонсоогүй. Тэр нь бол харин хүмүүс мартаад байгаа юм шиг эсвэл нөгөө дулаархаар одоо дулаархаар туулгол хайлаад мөс нь хайлаад за эргэн тойрны хогийг ингээд түүж эхэллээ хогтой байна гэж хүмүүс яриад эхлэнгүүт нэрээ тийштэй. Яг нөгөө нэг өвөл олоод ирэнгүүт утааны асуудал ярьдагтай ижилхэн илэрлийн чанартай яригдаад одоо ингээд дөрүүлээ төсөөлье заяа. Одоо нэг машин дотор нэг ах ингээд машинаа барьцсан гэж явж байгаа. Бид дөрөв сонсоод. Одоо баярыг сонсоо явж байгаа заяа. Тэгэл ингээд за амар бохирдсон л юм байна. Ингээд бодож байгаа. За тэгээд би юу хийх вэ гэж мэдэхгүй байгаа шүү дээ. За юу хийх? За баяраа хэлээч. За ер нь бол юу энэ чинь өөрөө том асуудал. Тэгээд ус олгонд туслах гэж оролцож байгаа байхгүй юу? Аха. Одоо хамгийн ингээд сайн туслах гэж оролцож байгаа хоёр групп байгаа байхгүй юу? Тэр нөгөө хүүгээд World Health Organization гэдэг том нэг групп байгаа. Тэгээд нүүбийнхэн бас тусалж байгаа байхгүй юу? Энэ мэдээллийг бол би яг ээжээсээ сонсчихсон. Манай ээж ингээд эрүүл мэндийн даатгалтай ажилладаг байхгүй юу? Сайхан энэ сар Тайван явсан. Тийм. Тайван явсан. Сайд мэттэй хүүтэй уулзах гад. Тийм заах гад нэг гой зүйл гойч гэдэг хохолтой. Яг нэг мэдээлэл олж мэдсэн би бол. Ингээд сайдууд чинь гэсэн эрүүл мэндийн даатгалынхаа газраас одоо дэлхийн ямар асуудалд орж ийн тиймнийхээ талаар асууж байгаад өчт юм билээ шүү дээ. Тэгж яхад сайдууд хүртэл энийг том асуудал гэдгийг ойлгож байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ асуудлыг хамгийн ингээд хурдан ч гэх нь одоо хайшин хамгийн сайн зохицуулах арга бол миний хувьд бол асуудлаа сураад эхлээд өөрсдөө засаж эхэлнэ. Тэгжиж бусадаа туслана. Тэгэхгүй бол өөртөө тасч чадахгүй бол тэгээ бусадаа яаж туслах юм бэ? Тийм үү? Яг үнэ. За тэр өөртөө яаж туслахыг энэ чинь нэг хэлээч. Баяраа нэг яг бодит одоо бидний хийж болох одоо хамгийн ихний үйлдэл энгийн жишээ байна уу? Одоо жишээлбэл сая сонсогч ахын тэгж штэ. Наад зах нь бид нэрээ усаа хэмнээ те гэл тэгж штэ. Тий. Энээс өөр ямар нэгэн одоо жишээ юу вэ? Би өнөөдрөөс эхлээл үлдээд эхлэх боломж байна уу надад? Эсвэл боломжгүй юм уу? Ингээд ангаагаад гэсэндээ асууя, танклаас ч гэсэндээ асууя. Нэг жишээ хэлэх юм бол өнөөдрөөс эхлээд яг одоо том өрөөнөөс гарангуутаа Эрка ах заяагч хоёр нь яг одоо ингээд бүр өргөжлүүлээд үлдээ. Бодитоор биелэл болгоод ингээд явъя. Тий. Одоо саяын тэр ус хэмнэх гэдэг одоо түрүүний сонсогчийн маань хэлсэн тэрэн шиг бодит юм байна уу? Тэгвэл шүү дээ. Тэгвэл хий. Хувьдаа эхлээд асуудлаа хүн болгон биш үү? Судлаж үзэх хэрэгтэй байхгүй. Ингээл одоо хүмүүсийг ярьж байгааг сонсвол асуудлаа мэдэхгүй ээж шууд засах гэж оролддог байхгүй. За энэ буруу асуудлаа эхлээд мэдэх хэрэгтэй гэж тийм байна. Судалж үзэж хагаад засах тал руу ордог байхгүй. Тэгэхээр сонсож байгаа эсвэл энэ подкастыг сонсож байгаа эсвэл дараа нь үзэж байгаа хүмүүст бол эхлээд асуудлаа ойлгож авъя. Усны бохирдлын тухай мэдээллийг жоохон ус ингээд жоохон хармаар тий. Эхлээд асуудлаа ойлгож авъя. Энэ усны бохирдол нь яаж үүсдэг тий. Энэ усны бохирдол нь одоо хүний бие орцохоор ямар шинж тэмдэг өгдөг тий. Тиймэрхүү юмныхаа талаар эхэлж судалчаа тэгээд асуудлаа шийдэх рүү оръё. Чи бол одоо ерөөс уриалж байгаа нь эхлээд асуудлаа ойлгоё л гэж шүү дээ тий. За тэгвэл танхилыг сонсъё. Манай
багийн гишүүний хэлсэнчлэн Эхлээд Гэтэ нэг хамтрагч. гоё юм анзаарэгдэж байгаа гэж одоо жишээлбэл багийнхан гишүүнийг маш гоё ингэж өргөж өгж байгаа байхгүй. Манай багийн гишүү, манай хамтрагч, манай баярагийн хэлснээр гэж үгээд яг нэг би бүр нөгөө Би 10 тэгээ жилийн бүр ингээ төгсөөд ууссан. бүр хэдэн жил болцсныг хэлэхөө нөгөө нэг групп болж баг болж юм хамт хийжсэн միջээсэн бүр мартсан биш. Хоёр бол одоо яг энэ төсөл дээр бол ингээ хамтарч ажиллаж байгаа учраас тэгж дуудаад байна шүү дээ Тэгж тий. байна. За. За одоо танхилыг сонсъё. ерөнхийдөө бол наад цахаас нь бүгдээр ингээд судлаад тиймэрхүү юм хийх хэвээр. Тэгээд бас хүн болгон л нэг ярьдаг хогоо өртөөсөө хаяхгүй. Ус гэлтгүй бусад газруудаа хаяхгүй. Яагаад гэхээр одоо бас энэ хуванцар гэдэг юм чинь амар их Шүү яг үнэ шүү. юу яж байгаа шүү дээ. Тэгээд ус руу ингээд баахан хаяж байгаа далай малаа. Тэрнээс чинь бас ингээд болж усны бохирдол айгүй хүсэж байгаа. За нөгөө бүгдээрээ ингээд юу яасан шүү дээ. Жишээ авч нэг усыг жишээ яриа тэгээд нөгөө ус мус дээгүүр амьдэрдэг гэд. Тэр газар шиг бас хүмүүс би засаж байгаа шүү дээ. Тэгээд тэр шиг чи бас ингээд гол руу ч ингэж урсаж орж байгаа гэ. Тэр дотор л бүддээ зэтэлж байгаа байхгүй. Нойл гэдэг зүйл чинь юутай биэл засах гэж үсэгцэн штэ. Тэгээ нойлтолоороо битгий ингээд гадаа тий дуус ялангуяа усны хажууд тий тиймэрхүү юм битгэл хийгэрэй гэж зөвлөе. Одоо бол бас харьцангуйас өөрчлөгдөхөө засах гад уг нь бас хичээгээд байгаа тий. Тэр яг нэг модон жорлонгоос татгалзъя гээд аянгууд ч гэсэндээ яваад байна. Хэрвээ энэ мөн чанараа ойлгодог бол хэр чухал вэ гэдгийг ойлгочихсан хүн энэ аяныг эхлүүлээд байгаа. Тэгэхээр хүүхдүүдэд энэ усны бохирдлын талаарх мэдээлэл хэр чухал вэ гэдгийг ойлгочихсон учраас та хэд энэ талаар дуурайд эхэлсэн болов уу гэж бодож байна. Ер нь бол тийм. Би ч яг хөвтөө ирвэл ингээл 100 болгоно л яг гадуур монголоор ингээл аялал явж юм л та. Аялал явдаг байхгүй. Тэгжихтэл ингээл одоо амралтын газар идэв штэ. Жорлон морлонтой, модон жорлон морлонтой. Тэднэр чинь нь штэ ингээл өнгөрсөн жил гэхэд би бол хүсгэл явсан заяа. Тэгэхэд штэ модон жорлонгоо тэднэр чинь бас цагсаад эхэлж байгаа байхгүй. Модон жорлон биш. Ингээд тий одоо шинэ үеийн суултур муултур тим био болгож янзалсан байна. Тэгж янзалж байгаа байхгүй. Тэр чинь бас болж байгаа байхгүй ингээд. Яалч зөө ингээд хүсгэлээ хажууд аваа болохоор тэр чинь бас усаа бохирдуулахгүй. Тэр бол өстой онцгой бус шүү тий. Мэдчихэж штэ. Цэвэр усны бид нар чинь зөвхөн ингээд Монголын цэвэр усны хажууд араас ятаж өөрсдөө ихэд засаж явъя гэд маш сайн ойлгож байгаа. Тий, наа чи өстой зөв шүү. Нэрээ тийм ололтой тал бас байна тий. Хоёр дүүгээс ийм асууя. Хоёр яг энэ төслийг ингээд эхлүүлээд ингээд судлаад эхэлж байхдаа хоёрыг энэ төсөл өөрчилсөн үү? Хоёрын одоо усыг харах өнцөг, усны тухай мэдэх мэдээлэлт чинь гэж айгүй том ингээ өөрчлөлт өгсөн үү ер нь? Юуг өөрчилсөн? За миний хувьд яг надад бол өөрчлөгдсөн заяа. Надад бол өөрчлөгдсөн. Гэтэ яг би ингээд манай ээж юу энэ 90-ны датаглаас өмнө имжсэн байхгүй хүүхдийн имжсэн байхгүй. Тэгэхээр би их ойрхон байх юм шүү дээ. Тийм усны асуудалтай бол жоохон ойрхон байдаг. Тийм байна. Тэгээс 100 болгон баянгор явахаар чинь тэгээд бас бараг яг ийм юмтэй нүүр тулна шүү дээ тийм. Танхилын хувьд миний хувьд гэвэл манай сургууль цаанаасаа ингээл глобалын хичээл дээр те одоо глобалын хичээл дээр болохоор та нар дэлхийн асуудлуудын тухай ярих Тийм юм шүү. байна. Би ичээ зүгээр нөгөө өдрийн хоол ямар хоол байгаа бодоо сууж штэ одоо. Энд тэгсэн чинь дэлхийн талаар ингээд судлаад асуудал явж штэ. Айгу ус ч гэлтгүй зөндөө асуудлыг ярьж байгаа. Ингээд дэлхийд даяар юу болж байгаа дэлхий ингээд ямар улс болгон ямар асуудалтай ингээд нүүр тулж ийн гэдэг хичээлүүд айгу их ордог. Глобал дээр бол тийм сэдвүүд ордог. Гэтэ ингээд усыг манайх айгу хэрдэг байсан. Гэтэ за багшил тэгжлээд ингээд би тийм ойлголттой л ус угаасаа ингээд бохирдуулж болохгүй гэсэн тийм ингээд үндслээд ингээд өнгөцлөл ингээ хайцсан байсан байхгүй юу. Тэгээд ер нь бол бүгдээрээ нэг асуудал ингээ шийдвэрлэж чадахгүй ч гэсэн хүмүүстэй ингээд мэдээлэл тараяа ядаж нэгээр нь болтугай хүмүүсээ басгая гэсэн ураагаар ингээд усны бохирдлыг ингээ сонгосон байхгүй. Тэгээд усны бохирдлыг ингээд бүр ингээд юунуудын информашныг ингээд аваад үзвэл бүр амар юм баахгүй юу. Ганцхан тэр би тэр үедэл тэгэл ингээд зөвхөн юунаас олчдаг дэлхийд цаанаасаа ингээд тэгснийхэн дараа хүмүүсийн юунаас олж бохирддог гэл тийм л ойлголттой байсан байхгүй юу? Ерөнхий ойлголттой. Ерөнхийдөө одоо бол өөрчлөгдсөн тийм. Одоо бол юу өвчин гэж би өртөөс боддгүйсэн. Тэгэл ингээд бүр ингээд хайгаад үцхээр баахан
хэдэн өвчин 10 хэдэн өвчин гараад ирж байгаа байхгүй юу. Тэр хүмүүс тэнцэнээс нь болоод за 2025 оны байдлаар бол 1-ээс 3 сая хүмүүс эрийг халдварласан гэж байгаа байхгүй усны бохирлоос болоод тэгээд энэ өвчин чи бүр амар юм биш гэж одоо тэгээд би тэгэд ингээд усны бохирлыг заавалчгүй хүмүүс тараа гэсэн үндслээр ингээд Усны бохирдлыг хүмүүс тарах гэдэг юм яа. Харин тийм. үгүй усны бохирл Ямар амар юм бэ? Та хоёр усны бохирдол аваад хүрэж Бууруулах гэдэг юм шүү. Бууруулах. Хөөе. Жоо хувийн шанартай асуулт бай. За. Танаа нөгөө ангийнхан чинь ямар сэдв авсан юм? Манай 25 хүүхэд 5-5-аараа болсон юм байна шүү дээ бараг. за манай нөгөө ангийнхан ч нэстэ Агаарын бохирдол. Танаа ангийн нөгөө хүмүүс биш юу лээ? Өөр сэдв авч байгаа хүүхэд. 25 хүүхэд 5-5-аараа өөр сэдв авсан гэсэн үг юм байна тийм үү? 5 өөр сэдв авсан юм байна зү. өөрсдөө сонгодог байхгүй юу. Багш Өөрсдөө ингээд сонгодог. ямар ч тийм опшн өгөхгүй, тийм сонголт өгөхгүй Ямар сонголт авсан юм? миний Дайснууд. Дайсны миний талын сонголтыг сонсон. за нэг нь хумцрын талаар авчихсан. За хумцрын талаа. Хумцрын талаар авчихсан. Багш нарын хомсдол. Тийм. Багш нарын хомсдол. Багш нарын хомсдол авсан. Та нар чи бүр алхах нь ой. За цаашлаад. Тэгээд Өөрчлөн. үе тэнгээд ирэхлээ л. Тийм. Бас нэг тийм байсан. Хог хаягтай. Та нар болохоор Тийм байх. ус сонгосон нь бас баярыг нөлөө байна те. баярыг нөлөө. Тийм юм байна. Яг Баяраа багийн ахлах гэжтэй. Тийм байна. Тийм тэгээд тэгэхээр ерөнхийд нь Тэнгүүтээ. удирдаад ингээ явчихж байгаа гэсэн үг шүү дээ. Бүгд усыг сонгоё. Усны бохирдол амар байгаа. Тиф миф гэж амар эдийн та нар. Тэгсэн чи тагилд иж. Юу өвчин гэж юу эдийн гэснээр судлаад өгсөн. Юу хийч та. Юу гэр бүлэрээ хадаад оч ярилцлагад орё гэх. Та хэд одоо ингээд багаар ажиллах чадвартаа суралцж байгаа ах тийм үү? Багаар ажиллаад би биентэйгээ ингэж хамтарч ажиллаад мэдээллүүдийг судлаад ингээд ингэхээр яг хувь хүний хувьд өөр ямар Амар чадварыг өөрчлөж ямар байгаа би. мэдрэмжүүдийг илүү шинээр олж авч чадж Багшаа байгаа би- вэ? Одоо жишээлбэл яг энэ төсөл дээр буюу энэ мэдээллийг хүргэх дээр ингээд баг болж ажиллаж штэ тий. Тэгж байгаа. Би уучлаарай өөрөөс чи асуугаагүй шүү. Үгүй энэ манай хамтрагч чадах. Би 42 хамтрагчийн яриаг сонсох гэж байна. Манай хамтрагчийн камерыг авсан ч болно найруулагч. За ямар шин мэдрэмжүүдийг ямар шин чадваруудыг та хоёр яг энэ баг болж бүрэлдэснээр олж авч чадж байгаа вэ? За яг гайхуулгатай ч бол биш л дээ. Гэтэ юу Гайхуулах гэдэг шүү дээ. өмнө бол ингээд би бас мэтгэлзээний тэмцээн яг багаар орж ирсэн хгүй. Манай хамтрагч ихтэй орж ирсэн. Ингээд энэ жил ч орсон, өнгөрсөн жил ч орсон. Хоёр бол уусаа харагдаж байна. Тэрнээс болоо тэгээл багийн ажиллагаа гэдэг чинь хэр хэцүү тэгээд яаж ажиллах ёстойг бол яг Сураад үндэ Яруу сайн татвар гарч ийн гэсэн үг шүү дээ тий. Ой, багийн ажиллагаанд хамгийн хэцүү юм нь юу вэ? Одоо ярилцаа л юм да. Сэдв сонгох. Тэгэл одоо бүх хүмүүс чинь өөрийнхөө юу ярьцсан. Өөрийнхөө үнцгийг ярьцсан. Тэгээд тэндээс хамгийн сайн нэг сонс. Танхил бас маяглана. Тэ? Бас нэг Яг сэдвээ би сонгосон. бас өөрөө маягсан л Бас маяглах уу? Тийм. Маягсан. Боо маягтай 5 Ер үр нь сонгосон. маяглж ийж л юм гарч ирнэ шүү дээ. Тийм. Тийм шүү дээ. Тэгж маягж байгаа л нэг сэдв олоод. Тэ гоё байна. Та нар ч гоё. Үнэхээр гоё байна. За тэгвэл Танхилын энд бол гайхуулчлаа шүү дээ. Одоо танхилын хувьд бас ямар чадваруудаараа гайхуулах вэ? Ер нь багаар ажиллах гэдэг нь бас амар хэцүү. Надад бол амар хэцүү гэдэг. Хэцүү тий. Тий амар хэцүү. Одоо ингээд одоо мэтгэлзэн дээр чи 3 хүн баг болт нь шүү дээ. Тэгээ тэр 3 хүнийхээ санаа бодлогыг сонсон. Тэгээд нэг сони юм гараад ирчихэл одоо яаж Яг Сони юм гараад ирчихээ яах юм те. баярагийн нэг одоо яах вэ гэдэг. Димбэх нэг хэцүү. Тэгэл үгүй болохгүй юм гэхээр заавалчгүй гэж ихэд хийштэй тэгвэл гоё штэ гэх. өөрийнхөө хүнийг дэмжих ёстой шүү дээ тий. Харин тий. Тэгээд мэтгэлцээрээ за би анх ингэжсэн аахгүй юу. Оюуны өмчийн тухай бүгдээрээ яри гэж хүмүүс тараа гэсэн бодолтойс аахгүй тэгсэн чинь манай багийн баяраа ингээд юу яагаад усны бохирдол чи амар шүү дээ. Усны бохирдол руу орё гэд бид хоёр мэтгэлцээр байгаа. За усны бохирдол. За танхилаа одоо усны бохирдол ямар юм байдгийг одоо чи өөр судлаад үз. Ойлгосон уу гэл ингээл тий. Би бүр ингэ за ер нь устаараа явал яагаад гэвэл амар юм бэ гэд Мэтгэлцээ дийлцсэн юм байна шүү дээ тий. баяраа Баяр ч амар юм бэ. Баяр угаас амар юм байна. Бид хоёр ч баг дийлдлээ. Тэр ч орог бүр бархаа байл. Тэр юу сонсогчтой юутай хитэн дийлдлээ. Танхил гэж хэлэхгүй л бол одоо танхил хариулахгүй баяр хариулахгүй шүү дээ тий. За энд бол бүр тэгж байна. Вау, асуудлаа мэдээжээж засах гоё хичээл заалгалтай гэж. Инхээр бүр сонсогчтой юутай хитэн базаа хийсэн байгаа аахгүй баяраа. Тийм байна. Тэгээ бүр за гүн бэлэг ядамд орж мундаг хүүхдүүд байна да. Амжилт хүсье гэдэг юм булчингийн зураг явуулсан байна. Булчин баяраа гэсэн үг шүү дээ. Тэгээ булчин баяр гэсэн байна. Энэ манай багийн хүн бэ? Оо байлаа. Вау. Жаа мэдрэмжтэй байх шүү дээ. Гүн бэлгээ чи яа. Багийн ахлагчид мэдрэмж байхгүй байна. Мундаг хүүхдүүд байна да. Тэр гэсэн нөгөө
Мангар хөгшин байж идэг. Бас нөгөө хүн бол мэдрэмжтэй шүү дээ. Найзуудыгаас дэмжиж бас ингээд хам хүн үзэж байгаа гэдэг мэдрэмж төрүүлээд хий гэсэн чинь энэ мэдрэмж. Оо яар мэдрэмжийг. За ястаа ууц. За ястаа уучлаа. Ингээд том өрөөгөө дуусгая. Наа чи усны асуудлаас хүнд асуудал гэж. Үнэхээр хүнд асуудал. Энийг багаараа та нар дараа нь хэлцээрэй заяа. Багийн ахлагчийнхаа мэдрэмжийн асуудлыг тусад нь авч хэлцэх хэрэгтэй юм байна. Өнөөдрийн том өрөөнд бидний зочноор ирсэн хоёр сурагчтай, хоёр хүүхэдтэй баярлалаа. Орхон хасуу сургуулийн 10 дугаар ангийн сурагчид. За бүр 10-ын дээгийн төлөөлөл болсон баяраа болон Иргэний үнэлгээ авсан баяраа. Иргэний үнэлгээ авсан баяраа. Томоодохгүй 27-нд иргэний үнэлгээ авах танхил нар бидний студид ирсэн байна. Иргэний үнэлгээ авнаа. Гой мэдээс евроор. Хөрхөн болж байгаа зүг явуулаа тий. Тэгээрээ заяа. Найруулагч Мизу, хөтлөгч Эрка, Заяа бас хамтдаа байлаа. Дараагийн дугаараар уулзтлаа түр баяртай. Өнөөдрийн сэдвийг ч гэсэн та том өрөөндөө яриарай. Гуруула дөрүүлээ зэрэг баяртай гэхэлчихье заяа. Баяртай. 1 2 3 Баяртай. 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 Баярагийн Ямар сони юм бэ? За хэлж мэдэхгүй юм байна. Наа чин болж штэ. За ёстой би л авилж мэдэхгүй шүү. Тимэти нэрэ тийм те. Ямар ч чөлөөтэй өрнөх газар бол том өрөө. Гэр бүлийн радиогийн том өрөөнд цуглацгаая.